Сайн бацгаана хүүхдүүдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хичээлээ анхааралтай үзээрэй. Өнөөдрийн хичээлийн сэдэв үдээрээ хэлэлцэл буруугүй гэсэн хэлэлцүүлэг хичээл зохион байгуулна. Хичээлийн зорилго өөрийн үзэл бодлоо бусдад ойлгомжтой илэрхийлэх, бусдын яриаг дуустал сонсож сурах. Хэлэлцүүлийн үед дарамтлах бий. Бусдыг анхааралтай сонсож яриаг нь дуустал нь хэлэх. Харуулан асууж ярилцах, өөрийн үзэл бодлоо бичих, нагаан бодож цогцон шинжлэх. Багш нэг асуулт асууя. Найзууд бидний дунд маргалдах, санал зөвлөдөх үе зөндөө байдаг. Энэ тохиолдолд бид яадаг вэ? Жишээлбэл зарим хүүхдүүд ууралдаг, сонсдог, уйлдаг, хомддог гэмэд янз бүрийн хүүхдүүд байдаг. Та нар тэр хүүхдүүдийн аль нь гэж бодож байна? Хичээлээ эргэн санаж дараах зургийг ажиглаарай. Тэрийг аль нэг мотгоо дээр барьж болох болов уу? Нэг хэсэг хүүхдүүд нь болно гэж бодож байгаа. Зарим нь болохгүй ч байж магадгүй гэж төсөөлж байгаа. Өөрийн төсөөлж бодсноо дараах хичээлээс үзэж хараарай.
Та бүхэн арт студид бүтээсэн дууны фонограф сонсож байна. Сайн байцгаана уу? Цахим орчинд хичээлж байгаа болон дэлгэцийг ашиглаж байгаа үед нүдээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмжийг хүргэе. Хүний нүд нь усан, тосон, салслаг гэсэн 3 бүрхлээр хамгаалагдж байдаг. Хүн нүдээ 4-6 секунд тутамд амьдарч байдаг бөгөөд компьютерийн дэлгэц, ТV, гар утас харах үед хүн нүдээ анивчих процесс удаашрснаас нүд аргаж ядардаг. Энд цахим хичээл хийж байгаа та 1-р 20 минут тутам 1 удаа нүдээ тасаанах, 2-р гарынхаа алгыг халуун орхитол үрээд нүдэн дээрээ тавих, 3-р хүйтэн бүлийн усаар нүдээ шавших, 4-р дэлгэцээс рүү хараагаа холдуулж холыг харах, мөн нүдийн амрах тасгалыг дагаж хийгээрэй. Хэрвээ хан байхгүй бол тэр яаж баригдах бол? Аль эсвэл туураг байхгүй бол тэр баригдах болов уу? Та нар юу гэж бодож байна? Болно гэж бодож байвал яагаад? Болохгүй гэж бодож байвал мөн яагаад гэсэн асуултын дагуу өөрийн бодол санаагаа дүгнэн бичээрэй. Дүгнэлтээ бичихээр ах トゥ ус гэрийн одоо нэг нэгээр нь салган авч явдаг хэсгийг сурах бичгээс уншиж санаа авч тэтэртэй бичээрэй. Жишээ нь гэрийг аль нэг нутгуугээр нь барьж болдоггүйтэй адил нэгэн гэр бүлийн ах トゥ у нар тус тусдаа амьдрал ямар нэг бэрхшээлтэй болохоор юм. Ийм өвгөн аавынхаа захиасыг ойлгон ухаарч иргэн ирж гэрээ барьцаан амар амгалан сайхан амьдарсан. Одоо бүгдээрээ гэр бол үндэсний баялаг юм гэсэн асуудлын хүрээнд хэлэлцээ. Гэр бол үндэсний баялаг мөн гэж дэмжиж байвал яагаад, дэмжихгүй байвал яагаад гэсэн асуултын дагуу жишээ бичээрэй. Хүүхэд бүхэн өөрийн санал бодлоо дэмжих болон дэмжихгүй талаас нь бичсэн байх гэдэгт итгэж байна. Жишээлбэл өвөө эмээгийн минь амьдарч байсан уламжлалт гэр нүүхэд авч явахад хялбар гэх мэтээр дэмжиж болно. Харин одоо гэрт амьдарч байгаа хүн багассан. Мөн гэрийн барихад хэцүү гэх мэтээр дэмжихгүй талаас нь хэлэлцэж болно. Хэлэлцэхдээ дараах үсийг ашиглана. Миний ойлгож байгаагаар таны болон чиний ярьснаар ингэж ойлголоо.
ийм мэдээллийг тодруулмаар байна. Энэ нь надад өмнө сонссон мэдээллийг санагдуулж байна. Үүнийг жаахан тодруулахгүй юу? Би заримд нь бүр төөрчглөө гэх мэт тодруулгын аргаар хэлэлцүүлгийг өрнүүлж болно. Хүүхдүүд дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа жишээгээ бичсэн байх. Одоо олсон жишээгээ дэвтэртээ 1-ээс 2 өгүүлбэрээр дүгнэн бичээрэй хүүхдүүдээ. Биедан ажиллах цаг. Дараах сэдвээ сонгон гэр бүлээрээ хэлэлцүүлэг хийгээрэй. Сэдв 1. Амьсгал бол оюун ухааныг хөгжүүлдэг. Сэдв 2. Хүмүүс үргэлж унтдаг. Сэдв 3. Араатныхаа арслан мөн. Сэдв 4. Хүмүүс завгүй ажиллаж байдаг. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Сурах их үйлсэд нь амжилт хүсье.